Хүргье. За. Ер нь бол одоо хүрээний булааг дэлгээд яриад байвал далаа гэж. Бид бүхэн энд ингээд яриад ярилцаад байвал зөндөө юм гарна. За та бүхэн гарц гаргалгаа хайж байгаа гэж бай. Тим юм төлөвлөж байгаа, төсвөлж байгаа гэж бай. Гэхдээ хамгийн гол нь үүн дээр бол юу харагдах вэ гэхээр хариуцлага, нэг нэгэндээ одоо шаардлага тавих. За одоо чин бүрэн гишүүн байж байна. 126 гишүүний нэг гэж. Эдгээр одоо 126 гишүүн дотор байгаа та болон бусад одоо гишүүд мөн одоо энэ нийслэлийн төр засгийн албанд ингэж ажиллаж байгаа тангар өрсөн төрийн албагч та албан хаагч та нар авилгал хулгай энэ хариуцлагагүй байдал дээр өөрөө иргэний зориг гаргаад тэдгээр хүмүүсийг шаардаад шахаад олон нийтийн дэмжлэгийг аваад тэдгээр хүмүүсийг шийтгэж болдгоо юм уу? Яагаад ингэж нэг тим юм болно, ийм болно гэж зүгээр ингэж яриа суугаад байдгийг. Онцгой байдлын албаны одоо хүн байна. Онцгой байдлын олон сайхан албан хаагч нар нас орсон бас л төрийн буруу. Тэр нөгөө хамгаалтын хувцас байхгүй гэл ингэж байж байгаа. Тэр энэ онцгой байдлын албаных нь яагаад энэ дээр иргэний зориг гаргаад ингэж байна гэж болдгоо. Тагнуулын ерхий газар цагдаагийн албан хаагч нарын том хурандаа энэ албан хаагч нар яагаад энэ төр засалт болохгүй байгаа энэ хулгай лойвор авилгалыг арилгаж болдгүй. Сая ярьж чин бүрэн гişүү. Энэ бол авилгал хулгайгаас болж байна гэж яриа сууж. Энийг яагаад арилгаж болдгүй юм бэ? Яагаад иргэний зориг гаргаад эх орондоо та нар төрийн албан хаагчид тангар өргөөд энэ төр засгийн том албан тушаал хашаад явж байгаа учраас яагаад зориг гаргаж болдгүй? Өнөөдөр та нар энэ албан тушаал дээр зүгээр ингэж сууж байгаа байдлаа өнөөдөр зүгээр хамгаалж өөрийнхөө энэ амьдралынхаа зүгээр нэг хэв горимтол байгаад байна шүү дээ. Өнөөдөр та нар шунлаа дар, хүслээ дар. Өнөөдөр хүн хормоод төрөөд хөдгөнд хорвоогийн зам. Гэхдээ та нар утга учиртай эх орондоо юм хийж энэ олон түмнийг нэг инэрэн хайрлах, жоохон нэг инэрэнгүй сэтгэлтэй баймаар байна шүү дээ. Энэ олон хүүхдийн амнаас одоо олон хүний амнаас өнгөрч бай. Та нарын дотны хүн ингээд төрөөд өнгөрсөн бол яах вэ? За баярлалаа. Би сэтгэл өвдөж аваачлаарай. Би бол одоо ингээд олон хүний одоо ингээд буйны ажилд явдаг, лам бүхэн явдаг. Та нар бол нэг 2-3 жил болоод 5-10 жил болоод энэ юу гаш үздэг баг. Би 7 хоногт 2 удаа цаашлах сард хэд удаа явдаг. Бүх хүний зүрхэнд одоо уйтгар гуниг байдаг. Гэхдээ янз бүрийн асуудлаар нас урж байна. Ихэнх нь одоо хавдрын өвчин, ихэнх нь одоо тэр янз бүрийн одоо олдмол өвчнөөс болж байна. Мөн дээрээс нь гинтийн үхэл хагас маш их болж байна. Энэ яаж вэ? Машины автоврын осол болж байна. Энэ яагаад ийм хариуцлага байж болдгоо юм бэ? Энэ хариуцлага болоод мөн дээрээс нь жоох зориг гаргалдаа та нар жоохон. Би бол тэрийг л хүслээ та бүгдээс. За өөр одоо ингээд зүгээр яриад ингээд за тийм хийнэ ийм гэж бүх энэ яриа л юм. хариуцлага дээр хэдүүлээ